3 дугаар бүлэг. Талдассан туймэр. 1910 оны 5 дугаар сард Манжин хааны зараар улсад туслах яамны ээлжид хуралд үрэгдсэн халахын ноёдын дотор хандван багтжээ. Харин Манж хятадын дарлалаас гарахад туслахыг хүсч Орос орн руу явах гэж байсан хандван өвчний улмаас Бээжин явах боломжгүй боллоо гэж чөлөө мэдүүлээ. Аршаан усанд явлаа гэж зар тараагаад хүрээнээс сэм гарч одов. Манжийн шин амбан Сандо түүнийг өвчтөе эсхийг нь шалгах нь ойлгомжтой байсан тул нэлээд хэд хоногоор Аршаанд явсан хандван Бадамжапо болон Орос худалдаачны яриаг дахин эргэцүүлэхийн хажуугаар халахын өнөөгийн байдлыг ч бодол сэтгэлдээ тунгааж яв. Манж гүрэн өвөр Монголыг эзлэн авсны дараа 1664 онд их говийг өвөр Монголын хэл болгон зарлаж хоёр Монголын харилцааг тасалсан. Хятадыг эзлэхэд Захрын Лэгдэн хаан өрсөлдсөн Сөндийн Тэнгис ван түшээд ханд урам одсон. Сахар ван Буринай Самфяны дайны үеэр бослог гаргаж Бээжин эзлэхийг оролдсон зэргээс үүдээд өвөр Монгол овог аймагуудад Манж нар эртнээс туйлын итгэлгүй хандаж ирсэн. Иймээс ч Манж гүрэн өвөр болон Монголд эхнээсээ өөр гэмээр өвөр мэц бодлого баримталж байжээ. Өвөр Монголд хятад иргэд сууршихад харьцангуй боломжтой Манж амбан шууд захирдаг эртнээс хятадчлах бодлого явуулж байсан бол халахын ноёд алба говчуран өөрснөө хураадаг хятад иргэд нүүд сууршихад хязгаартай Монгол хүнтэй гэр бүл болох 20 дугаар зууны эхэн хүртэл хориотой байжээ. Энэ үеийн Манжчин гүрний Монголын хязгаар хэдэн хэсгээс бүрэлдэж байлаа. Уляастай амбан нь Засагт хан Сайн ноён хан аймгийн хэргийг мэдэж Ховд хүрээний амбаныг захирдаг бай. Хүрээний амбан нь Түшээд хан Сэцэн хан аймгийн хэргийг, Ховдын амбан нь Ховдын хязгаарын хэргийг тус мэдэж байв. Халах дөрвөн аймаг зүүн гарын хаант улсыг мөхөөхөд хүчин зүтгсэн тул хамттай харьцангуй бие даасан байдалтай байсан бол зүүн гарын бүрэлдэхүүнд байсан Ховдын хязгаарыг голлон хошуу ноёд захирч тэднийг шууд амбан захирдаг байлаа. Халахын хошууд 10 гэр бүлээс цэрэг гаргаж аймаг бүр өөрийн тугийн цэрэгтэйгээр Манжид хүчин туслах үүрэгтэй байсан бөгөөд голлон хил манах хятадын дотоод самууныг дарахад оролцдог байжээ. Зарим мэдээгээр 1810 онд халахаас 5 түмэн цэрэг дотоодын самууныг дарахад оролцсон нь халах цэргийн хувьд нөлөөтэй хүчин хэвээр байсныг харуулна. Харин 19-20 дугаар зууны заагаас халахын цэргийг дотоодын самууныг дарахад ашиглахаас түтгэлзэж хятад цэрэг ашиглах болсон нь бас сонирхолтой. 20 дугаар зууны ихэнх үед халахыг гадны нөлөөнөөс ангид байлгах Манжийн бодлого алдагдаж эхэлжээ. Жилд 3 удаа л Хяагтад яармаг гаргадаг, Хяагт хүрээ хаалганы замаар өндөр татвартай худалдаа хийдэг байсан Оросын худалдаачдад 1862 оны Орос Манжийн Бээжингийн гэрээний хавсралтаар гадаад Монголын бүх нутагт худалдаа хийх эрхийг олгов. Гэхдээ Манж нар зэрэгцүүлэн хятад пүүсүүдийн эрхийг өргөжүүлж 3 дахь орны пүүсүүдийг Монголд үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн нь Оросын худалдаачид Монголд хэд нөлөөтэй болох боломжийг олгохгүй байх давхар бодлого байв. Үүний үр дүнд хүрээнд олон пүүсүүд үйл ажиллагаагаа явуулж Оросын бараа тэр болгон өрсөлдөж чадахгүй байснаас худалдаа нь тэдний талд алдагдaltaй явж ирсэн байдаг. Жич тэр үед Манжийн төрийн дороодолтой уялдан Монголыг зорьсон гадаадын худалдаачид, судлаачид, аялагчдын тоо нэмэгдсэн нь эдүгэ улам тодорхой болж байгаа юм. Гэхдээ Оросын талаас төвлөрсөн зохицуулалтын нөлөө бага байхад урд зүгээс орж ирсэн гадаадын бүх худалдаа үн ханьс зохицуулалттай байсныг гэрчлэх түүхэн ном судалгаа олширч байна. Хүрээнд гадаадын худалдаачид олноор ирэх болсонтой холбогдуулан Монгол ноёд ихс Орос болон бусад оронд явагдаж буй үйл явцын талаар мэдээлэл олж авч дүгнэн ярилцах боломж өргөсжээ. Мөн худалдаачны дүрээр хүрээний байдлыг тандах, Монгол ноёдын санаа сэтгэлийг турших зорилгоор Орос, Япон, Герман зэрэг олон орны туршуул худалдаачин эрдэмтдийн дүрээр ирэх болсон байна. Зөвхөн 1870-аас 1920 оны хооронд Монголд Оросын
150 гаруй янз бүрийн экспертиз ирж ажиллаж байснаас гадна амрын чанд дахь цэргийн тойргийн тагнуулын мэдээгээр жилд 20 гаруй Япон худалдаачид Эрдэнэтэд халахад ирж байжээ. Хандван Улястан жасаанд алба хааж байх үеэс Манжийн төрийн бодлого Монгол харгас түрэмгийн шинж чанартай болохыг анзаарч нутаг орныхоо онгон байгаль, ард олныхоо анжиргааг бодон Манжийн төрийн зүгээс гаргасан элдв бодлогыг эсэргүүцэн тэмцэлдэж ирсэн хүн билээ. Монголын газрын баялаг түүхий идэж шунсан Орос хятадын худалдаачид Манжийн яамдад элдв санал гарган төмөр замын хэрэгсэдэх алтны олборлолт хийх зэрэг асуудал тавьж байв. Манжийн их журганаас алт олборлох асуудлаар бичигэрсэн тухай 1899 онд дуулсан Хандван бусад аймгийн чуулган дарга нартай санал солилцжээ. Энэ хэрэгт Эрдэнэ, Шанзав, Бадамдорж болон халах 4 аймгийн жанжин, туслах жанжин нар оролцож их журганд гомдол мэдүүлэн олон ядуу монголчууд гадаад этгээдэд зарцлагдсан боолчлогдох элдв самун хэрэгүүдэж улсын үндсэнд хохиролтой болно гэж эмээлдэнэ гэд тэдний гомдлыг Уляастай хүрээний амбан сайд нар авч хэлэлцэхгүй байгааг мэдүүлв. Оросын Харьяат фон Грот Бээжинд аль хэдийн манжуудтай тохирчихсан байсан тул монголчуудын гомдлыг хэрэгсэхгүй байгаа тухай Бээжинд байгаа 80 удалгүй хэл ирүүлсэн байна. Энэ мэдээг дуулсан Эрдэнэ, Шанзав халах 4 аймгийн ноёдыг цуглуулж хэрхийг ярилцахад хандад орж ван дахин хатуухан үгтэй эсэргүүцлийн бичиг явуулъя гэж санал гаргалаа. Энэ удаа 4 аймгийн чуулган дарга туслагч жанжин хэбэ нар Эрдэнэ, Шанзав засаг даалам нар тушаасан дагуу хянан зөвлөлдөг бас. Алтны орд нээлгэхэд олон монголчуудын нутаг ажихуйд зүйл харш ноцтой болох олон учрыг гаргах сугаа. Алтны уурхай нэн шийтгэхэд хүсэхгүй. Үнэхээр монголчуудын аж төрөх аргад харштай явдал буй. Хэдий дахин олон хувь нэмж өгмөө хэмэвч хүсэхгүй. Өөр ямар нэгэн нууц санаагүй. Хэрв дахин уурхай нээхийг шийтгэх ажаамуу хэмээн мэдүүлэх нь буй бөгөөс бид нар басч дагаж чадахгүй. Бид нар дуртайгаар ялыг хүлээх нь үнэн гэх мэтээр хатуу үг хэрэгэлсэн өргөх бичиг явуулахаар болжээ. Энэ бичгийг үйлдэхтэй холбогдсон бичгүй олон янзын яриа өрнөв. Зарим ноёдоос энэ мэт хатуу үгтэй бичиг явуулбал их журганы зүгээс хилэгнэж бидний зэрэг дэвийг бууруулах биш биз гэх мэтийн болгоомжлсон үг дуулсан хандад орж монголчууд биднийг хүн гэж тоож үг дуулахгүй байгаа. Цаашид улам олон уурхай нээж газар орныг сүтгэхэд хөрвөл яах юм? Ард олондоо юу гэж хэлэх юм? Ийм тусгүй төрийг дагсаар байх юм. Дуулбаас тэр фон Грот гихч Оросын Харьяат гин. Оросын Баатар цагаан хаанд энэ мэт хэргийг дуулгах ялдамд энэ мэт энэрлгүй төрийг их Орос улс юу гэж болгоож буйг сонсвол зүйтэй. Гэх мэт өгөөсөнд Шанзав дуугаа намсган гэгэнтэн соён бит хоёрыг удахгүй Орос орн руу явуулах гэж буй. Оросын банкнаас зээл авах хэргийг хэлэлцэх явцад байдал занг ажиглах гэж буй хэмээсэнд хандад орж жаахан бодол хийж байснаа мөн намдуухнаа. Энэ фон Грот мэт хомхоо итгээд Оросд их байдаг бол тэр банкнаас мөнгө зээлдэх нь юу л бол. Уул манай хошуугаар дамжих Орос худалдаачдыг харахад шулуун шудраг элдв арын шин баг хүмүүс шиг л харагддаг юм гэж өгөөлөв. Шанзав баг зэрэг мушис хийгээд болцоо таарахгүй бол заавал авах албагүй шүү дээ. Их Орос гэдэг улс ямар сүр хүчтэй санаа бодолтойг мэдвэл мөнгө авах юун оройтвол гэжтэй хэмээн хариулв. Тэрч тийм шүү. Харин богд гэгэнтэн бас л тусгаар улсын тухай бодож болгоож байгаа юм байна да гэж бодсон хандад орчин сэтгэл сэвхийгээд явчих. Элд бодлоос төр салсан Хандван байгалийн сайханд сэтгэл хэсэгтэй татагдан алсын бараа ажиглан суув. 6 сарын эхний нарлаг өдрүүд гарч нохой өдөр дөхөж байлаа. Манай нутагт удахгүй гүүгэн барьж эхлэн дээ.
сайхан айраг уух юмсан гэж бодсон Хандван Хянарынхан бэлдсэн зоогийг хүртэхээр аршаан дээр төр барьсан гэрийн зүг хөдлөв. Хянарын элдв яриаг чагнан суусан Хандван харуула чангадахыг тушаагаад унтахаар хэвдсэн боловч элдв бодол эргэлтэн нойр хулжжээ. Түүний сэтгэлд өнгөрсөн цагийн янз бүрийн дуртатгал эргэлдэн халахын ирээдүйг бодохоор нойр нь хүрэхгүй байлаа. 1900 онд Бээжин дахь Түмэн амгалан тордонд халахын ноёд Манжин хааны амар амгалан айлдах ёслолын үеэр нэгэн хачирхалтай явдал болсон билээ. Олны дунд зогсох залуу ангийн өмнөр өнгөрч явсан Манжин эзэн хаан гэнэт зогсож хятадаар "Чи хэдэн хоног явж ирэв?" гэж асуухад Чинван хүндэтгэн бөхийж "Боол би 40 хоног явж ирлээ" гэж хариулв. Эзэн хаан "Чиний хошуу Оросд ойрхон уу?" гэсэнд Чинван дахин бөхийж "Хойд нутгаараа Орос улстай хэлэлдэг билээ" гэж өгүүлжээ. Эзэн хаан цааш эргэн бараа болгосоддон өгүүлрөв. "Энэ ноён хятад хэлэн сайн хүн байна. Монгол хүмүүс цөм ийм байваас цаашаалтай" гэд өнгөрөн одлоо. Оросын тухай юунд асуу? Монгол хүн бүр хятад хэлтэй байвал сайн гэдгэн чи бараа бологчддоо биш цуг ирсэн ноёдд л хаяглагдваа да гэж бодсон Хандд орж бусад ноёдын атаархангүй харц дор бүхийн ёслоод л үлдэв. Их журганы ёслолын төшмөл үүдэнд гарахт нь даган бөхөлдсөн гүйж "Их ноён таныг эзэн хаан онцлон ярьлаа. Түмэн наст их хуандын мэлмид өртсөн та ямар их буян заяатай ноён бэ?" гэж шагширхад Хандд орж "Сайн даж өртвүү дээ. Давхар бодолтой үг хэллээ дээ" гэж дотроо бодсоор мориндоо морджээ. Тэр чи тохиолдлын хэрэг байгаагүй шүү. Манжин хаан намайг сорьсноос гадна манай ноёдыг хятад хэл сайн сурч хятад соёлд нэвтрэх хэрэгтэй гэж далдуур хэлсэн хэрэг байсан да. Манж ноёдж тэр замаар явсаар хятаджаад одоо ч аль нь манж аль нь хятад нь ялгахдахаан болоо шүү дээ гэж бодсон Хандван дэмэл дээлэндэн хөрвөн унтахыг оролдов. Оросын тухайч тохиолдлын асуугаагүй даг. Бодвол өмнө жил миний өргөөнд дайлуулсан Орос худалдаачны тухай, түүгээр дамжуулан итгэл хамбад илгээсэн бэлгэсэлтний тухай тагнуул туршуулууд нь алтан хошуу өргөсөн байх л да. Хэмээн элдвийг эргцүүлсээр нойр нь хулжлаа. Засгийн хэрэгт туслах яамны хуралд суух гэхээсээ тэнд ирсэн бараг хорчин харчин жаруудын ноёдтой танилцаж тэдний бодлыг сайтар сонсох юмсан. Жонон ван ширнэн дандинд загсан л юмсан. Гэхдээ их л хаширхүнтэй өөр Монголын ноёд бодвол бидний адилд арлагдаж талхигдаж бухимдаж байгаа хүмүүс л байж таарна. Тэдэнтэй хэлвгээ сайн ололцоод 40 4-2 зэрэг босволж манжаас салах амархан да. Гэхдээ бидэнд хурдан буу хурц зэвсэг хэрэгтэй. Үүнийг Орос улсаас л олж авна гэж бодсоор Хандван үүрээр жаахан дуг хийжээ. Хэд хоногоос хүрээнээс даалам цэрэн чимэд салхинд гарах нэрийдлэр Хандван эргэж ирэв. Шудраг хөхтэй дааламтай Хандван ойртож нөхөрснөөс гадна богд гэгэнд дааламын үзүүлдэг нөлөө түүнд тун чухал байлаа. Хүрээний ноёдоос гадна томоохон лам нарч Манжин эрхшээлээс гарах арга замыг эртнээс хайж сураглаж ирсэн. Мөр 1900 онд богд хааны зарилгаар даалам бадамд орж сойвн цэрэн осор нар Оросын төлөөлөгчтэй уулзан Орос хятадын банкнаас 100 мянган рубль шашны хэрэгцээнд зээлж авах хүсэлт тавьжээ. Оросын сангийн яам энэ хүсэлтийг судалж байх дундуур Монголын төлөөлөгчид янз бүрийн хүмүүстэй танилцсан Орос орны байдлыг тандж байв.
Юуны өмнө Петербургийн их сургуулийг төгсөөд сангийн яамд ажиллаж буй Монголч эрдэмтэн Котовичтэй танилцаад авчээ. Котовичос тэд зээлийн асуудлаа лавлахын хажуугаар Орос улсын төрийн байгууллал гадаад харилцааны талаар элдвийг асууж шалгаадаг байна. Котович сангийн яамд алба хашихын хажуугаар дөнгөж саяхан монгол хэл судлалаар эрдмийн зэрэг хамгаалж Петербургийн их сургуулийн монгол хэлний тэнхим эрхлэгчийн суудлыг горилж байсан тул хүрээнээс ирсэн лам нарт өөрийгөө танилцуулах аятайхан далим болжээ. Котович та бүхний хүсэлтийг сангийн яам дэмжиж гадаад яамд явуулсан. Хэрв гадаад яам дэмжвэл их эзэн хаанд толиулах болно. Тэгээд зээлийн асуудал шийдэгдэн байх. Хэмээсэнд даалам. Танай их Орос гүрэнд энэ мэт жижиг зээлийг хүртэл эзэн хаандаа хүрч шийддэг ёстой юу? Гэж асуув. Котович хаанаас та? Гэхдээ богд гэгээн манж гүрний харьяа нутагт оршин суудаг тул ийм зээлийг заавал олон яам түүний дунд гадаад яамны санал их харгалзан шийддэг ёстой. Тиймээс эзэн хаанд толиулж буй юм хэмээжээ. Богд гэгээний хүсэлт удалгүй Александр хааны ширээнд хүрч хаантан ёсоор болгоё гэж цохов. Хаан өөрөө энэ асуудлыг хянан үзэж цохолт хийснийг дуулсан хүрээний лам нар нэгийг эргэцүүлэн боджээ. Зээлийг 30,000 рублээр олгох болсон тухай Котович богдын төлөөлөгч нарт дуулгасанд тэд гэгэнтнээс асууж байж шийдийгээд авалгүй буцсан нь Оросуудын гайхлыг төрүүлжээ. Хэдийгээр хэрэгцээ байсан ч өгөөш бүгдийг өмөхдгүй хашир тул шиг тийм л ихэс дээдэс Монголынхон төлөө зүрх сэтгэл ам амьдралаа золж явсныг эдвүгэ бодохноо бахадмаар бас ич хэвтэр. Тэр зүүн нь улаастан үмэн гарч энэ үмэнд богд гэгээн манжийн амбны эсрэг байр суурь барьж заргалтахад их журганаас арга буюу богдын үгийг дагасна нэгийг бодогдуулж цаашид монголчуудын нэгдсэн хөдөлгөөн манжийн эрх баригчдыг айлгаж байна гэдгийг бас ойлгосон хэрэг болсон юм да гэж даалам дурсав. 1900 оны зун их тууны бослогыг дарахаар Улаастайд татан авчирсан 2000 гаруй монгол цэрэг үүмэн самун дэгдээж хятадын пүүсүүдийг тонож тарж одсон хэрэг мандав. Босогчдыг баривчилж толгойлогчдыг цээрлүүлэх шаардлага Улаастай манжин амбан тавьсанд дээр доргүй дургуйцв. Манж амбан алба говчуур хамаагүй татдаг атлаа хошуудаас татсан цэрэг эрсийг өлөн зэлмэн байлгасан зэрэгээр түүнийг буруутхан шагшилтцгааж байлаа. Манж амбаны шаардлагыг жалхан цхутагт дамдин базар эсэргүүцэж Улаастайн жасаанд байсан ханд доржван жалхан цхутагттай нэр хамтран Улаастайн жанжны тухай гомдол мэдвэж дааж давшгүй алба говчуур ноогдуулж байна гэд цаашид ийм байвал монголчууд зэвсэг барихаас өөр аргагүй гэд сануулад авлаа. Баруун хязгаарт асар нөлөөтэй энэ худагттай илээр тэрсэлдэх нь осолтой хэрэг байсан тул манжин амбан түүний тухай Бээжинд гомдол мэдүүлснээр хязгаарлажээ. Богдж авзан дам хутагтж жалханц хутагтыг өмөрч Бээжинд өргөх бичиг мэдүүлэн манж амбаны буруугаас болсон гэж заргалтсан тул асуудлыг тэгсгээд орхижээ. Даалам тэр өрөө ярьж суухдаа хандвангийн үйлдэлийг манжин амбан маш айхтар анзаарч манжин засгийг эсэргүүцэгч Оросыг талархагч гэж хардаж байсан нь эртнээс лавширсан гэд харин монгол ноёдын дунд нэр нөлөө нь өсчгүй байдлыг нь харгалзан шан харамж хүртэн ээлдэв албан тушаалд тохон томилсоор л байгаа нь аажимдаа түүнийг манжин талд татах боломжийг л судалж байгаа хэрэг гэж хэллээ. Тэд Далай ламын тухайч бас хөндөн ярилцлаа. 1907 онд Орос Английн гэрээгээр Аз дахь нөлөөний бүсээ хоёр улс тохиролцсны дагуу Персийг хоёр хувааж Афганистаныг Английн протекторат болохыг нь хүлээн зөвшөөрч төвдийг манжийн бүрэн эрхэнд үлдээж аль аль нь идэвхтэй үйл ажиллагаа явуулахгүй байхаар тохиролцсны дараа л Далай ламыг манжийн эзэн хаан хүлээн авахар болсон гэж хүрээнд ирсэн швед худалдаачин Ларсен ярьсныг даалам дурсжээ.
Ларсон бол хаалганаас Хягт Закаменск хүртэлх худалдаа арилж судалгаа шинжилгээ цаашлаад улс төрийн үйл амьдралын олон үйл явдалтай холбогддог сүүлдээ Хятадын засгийн газарт зөвлөх хүртэл хийж явсан маш сонирхолтой хувь хүмүүн гэдгийг энд дурдсан. Оросын эрдэмтэн Козлов Далай ламыг хүрээнд байхад нь уулзаж төвдөд Орос улсын зүгээс хэрхэн туслах асуудлыг хэлэлцэж байсан зэрэг нь Хятадын тусгай албадын хараанаас холуур өнгөрсөнгүй. Козлов тэр үед Оросын армийн Ахмад цолтой байсан бөгөөд эрдэм шилгээний ажиллаар бус Далай ламтай уулзахаар тусгайлан ирсэн нь анхаарал татаж Манжин амбан зоогны үеэр Дааламаас асууж байсныг ч тэрээр ярьжээ. Даалам нэг Орос эрдэмтэн ирсэн дуулдсан өмнө нь ч судалгаагаар ирдгэл байсан хүн гэж хэлээд өнгөрснөө дурсав. Далай ламын тухай ярих болгонд Бээжинд цаадлуулсан хайртай хүн санагдах тул хандванд ямагт хүнд тусдаг билээ. Хүндхэн бодлоос нь салахын тулд Дааламд ганцай хундаглан бариад хүүгийнхээ тухай зохиосон дуугаа аялав. Зэрэглээ тэдбэна Хөөрхидөө Бээжинд амиан алдсан үрэн дурсаж байна да. Дэмийч энэ сэдвийг хөндчхүүдээ гэж өрөвдөжээ. Энэ дууг Бээжингээс алга үргэхийн толгойг авчирсан тэр хүнд өдрүүдэд Сэвжидмаа хатандаа шулуухан хэлж зүрхлэлгүй хайртай хүн үгүй болсныг ойлгуулахын тулд хийж дуулсан дуу гэдэг билээ. Монголын төрийн түүхийг бүтээгч дээдстэй холбоотой тэдний цэцэн бэлгийн гэрч болсон оюуны бүтээл заавал үлддгийн нэгэн баримт нь Хандвангийн нэртэй холбоотой энэхүү мөнхийн бүтээл юм. Яриа хідэн хором тасалдаж өөр өөрийн хүнд бодолд дарагдан суулсан лам ноён хоёр Монгол орныхон хувь заяаг эргэцүүлэн шаналж суувай. Биеэн барьсан Хандван Оросын элчин болон консулуудтай уулзаж ярилцсан тухайга Дааламд хүүрнэв. 1906 оны 100 Бээжин суугаа элчин Покотилов Хандвантай уулзаж Монголын дотоодын байдлын талаар ярилцсан билээ. Манжин хаанд цагаан сарын хүндэтгэл өргөхөөр ирсэн Хандванд элчин сайд Покотилов зоог барьжээ. Покотилов Эрхэм вантан танд өчигдөр Японы элчин хүндэтгэлийн зоог барьсан гэж дуулав. Япончууд Монголд ихээхэн сонирхолтой харагдах юм. Танай ихэс ноёд их харилцаатай байз хэмээн асуухад Хандван Япончууд бидний ноёдыг
Манжин хааны өмг төшгөр шүү хэмээн зусардаж байгааг нь хуурамч хэрэг гэж бодно. Бид Япончуудад датагдахгүй. Орос Японы дайны дараач өвөр Монголын хошуудад хандаж буй байдлыг нь харахад итгэл төрүүлэхгүй байна. Харин хил залгаа байнгын хөрш эх Орос орныг ойртон төшөглөж болох улс хэмээн санаж явдаг. Оросууд маань харин сүүлийн үед халах Монголыг сонирххон болсон юм уу да гэж санагдах болсон. Консул ноёдууд хил дээр байгаа цэргүүдийн хоорондын харилцаа бараг зогссон байна шүү дээ гэжээ. Покатилов очиж байсан цайгаа ширээн дээр тавьж сахлаа эмрэнгэ. Эрхэм Вантан энэ дүү бодож байна. Японтой хийсэн дайны улмаас тийм байдалд хүрсэн зүйл бий. Бид харилцааг идэвхжүүлэх талаар бодож байгаа. Харин хэрхэн идэвхжүүлэх талаар эрхэм Вантан таны санал зөвлөгөөг сонсомоор байна гэж өгүүлэхэд Хандван халахын ноёдтой идэвхтэй харилцах хэрэгтэй гэж бодож байна. Мөн богдгийгэн халахдаж нийт монголчуудын дундч суу алдран төгсөн хүн тул түүнтэй харилцаа тогтоох хэрэгтэй. Үүний тулд шан зов юм уу дотн харилцаатай бүсгүйгээр нь дамжиж болох юм шүү дээ гэж хариулжээ. Өнгөрсөн зун Улястад суугаа Оросын консул Вальтер Хандвантай элдвийг ярилцсан суухдаа. Өнгөрсөн жил манай Бээжинд суугаа элчин сайд Покатилов хүрээгээр дайж өнгөрөхдөө Далай ламд бараалхаж төвдөд үүссэн байдлын талаар ярилцсан. Далай лам тун удалгүй танай дайчин вангийн хүрээнд морилсан. Тэгээд нутаг буцахтаа таны төлөө ихээхэн санаа зовж анхаарал тавихыг манай элчин сайдад хүссэн байна лээ. Гэтэл танаа талигч хөвгүнтэй тийм явдал тохионо гэж бид хэрхэн төсөөлөх вүлээ. Манай элчин Покатилов тантай уулзах завшаан тохиовоос энэ талаар урьдчилан сэргийлж чадаагүйд уучлал гуйгаарай гэсэн юм гэв. Хандван үрээн бодон дахин өмөрсөн ч сэтгэлээ хатамжлан барьж танай амбан сайд тэр явдлыг яаж мэдэх вэ? Манжин харгис ноёд ямар зорилгоор нялх үрийг минь хөнөөснийг бодоод болохгүй. Бодвол мөхс миний хийсэн үйлийн үр бизээ. Химээсэнд Вальтер. Далай лам танай хүрээнд байхдаа Буряд Бадамжаповыг зарж Покатилов ноёнд хил хүргэж байсан. Манай Орос гүрэн Далай ламыг хаст их судалдаан эргэн суухыг ихээхэн дэмжиж байсан. Японтой дайдсан цаг таарсан тул олигтой тусдан болж чадаагүй. Их Орос орн Монгол төвд зэрэг ард түмэн амар жимэр аж төрөхөд зүйл бүрээ дэмжих санаатай. Харин Улястай хавьд нүүж ирж буй хятад иргэдээс болж ихээхэн самун үүсч буй харагддаг. Танай хошуунд байдал ямар байна гэж асуув. Ханд дорж. Манай сэлэн мөрний хавьд хятад иргэд олноор сууршин газар орон булаацалдах явдал гарч байна. Үр тариа тарьсан газар монголчууд имал орж амуу буудаа сүйтгэснээс болж зодоо зохионч их гарч байна. Энэ талаар Манжин эзэн жургаанд мэдүүлэгч хариу өгөхгүй. Олон ноёд ил байдлаас болж санаа алдарч манжууд Монгол биднийг бус хар хятадыг дэмждэг болж дээ гэж ярилцах болж. Гэвч Манжин хааны сүр хүч их тул дэмэл гомдол мэдүүлэн өнгөрөх юм. Их Орос улс бас энэ талаар санаа тавьбал мөхс миний толгойд санаа тавьснаас илүү дэмтэй гэж амбан сайддан хэлж өгвөл зүгээрсэн. Хэзэнээс манай Монгол ямагт Манжин харьяанд байгаагүй. Гэхдээ их улсын дэмжлэг байвал өөрийн хэрэгэн өөрөө мэдэх хүсэл олон хүнд бий шүү хэмээжээ. Вальтерийн тухай Бээжин цугаа элчин сайд Покатиловт мэдэгдэж, Покатилов амрын чандах цэргийн тойргийн дарга дэслэгч генерал Чижаговт энэ талаар мэдээлэхдээ цаашид Улястай хүрээнд буй консулуудаа Монголын ноёдтой идэвхтэй харилцах чиглэл өгснөө тэмдэглэжээ. Их хүрээ болон Улястай ховдод байсан Оросын консулууд Монголын дотоод байдлын талаар Бээжин цугаа элчин сайдын яамнда байнга мэдээлж, Манжин дарлалын эсрэг үзэл санаа бэхжиж буйг баримтаар нотолж байлаа. Халахдах Орос тагнуулын үйл ажиллагаа. Орос Японы дайн дууссаны дараа Оросын засгийн газар халахад тагнуулын үйл ажиллагаанд зориулан 50,000 рубль гарган тагнуулын сүлжээг хягтдах хэлийн комиссар Хитровод даалгажээ. Мөн хүрээнд цугаа консул Юбад Монгол ноёд болон богд гигэнтэй дотносхийг үүрэг болгож байжээ. Үдч орой болтол Даалам Хандвантай элдвийг хөөрөлдөн ярилцжээ. Эцэст нь Даалам итгэмжлэн ярьсан нь
Оросын консулаар дамжуулан Манжийн шин засгийн бодлогыг хүлээн авахгүй байгаагаа бид байн уламжилж байгаа. Бадамдорж Шанзвын танилцсан Котвич хэмээх бичгийн хүн Оросын сангийн яамд ажиллаж байхдаа ойр байсан Коковцов сайдад одоо ч нөлөөтэй байгаа гэсэн. Энэ Коковцов ноён манай Монголыг Манжийн нөлөөнөөс гаргахыг дэмждэг хүн гэж дуулдаж байна. Ер нь энэ наадмаар ихс ноёдыг цуглуулan энэ хэргийг ярилцах нь зүйтэй юм. Та юу гэж бодож байна? Гэж асуухад Хандван зөвшөөрөм толгойд өгчээ. 1900 онд Литваны бослого дарагдсны дараа хойчийг сайжруулах төлөвлөгөө гэдэг шинжилгээний бодлогыг Манжийн засаг захиргаа хэрэгжүүлж эхлэв. Шин засгийн бодлого хэмээн нэрлэгдсэн энэ бодлого нийт улсын хэмжээнд хэрэгжиж эхэлсэн боловч газар орныг ашиглах, тариачдыг суурьшуулах, гадаад Монголыг хятадын энгийн мужи мэтээр үзэх болсон нь Ар Монголын олон жилийн турш баримталж ирсэн уламжлал орчинг эрс өөрчилж монголчуудын эсэргүүцлийг өрн дуудав. Юуны өмнө Ар Монголд шилжин суурьших хязгаарлалтыг устган 1906 онд байгуулагдсан Монголд шилжин суурьшихсдын тусгай хороо газар тариаланд хэрэглэгдэх боломжтой нутгийн судалгаа гарган хятад тариачдыг нүүлгэн суурьшуулах ажлыг эхлүүлв. Аргун мөрний сав газрыг хаант Орос эзэмшилтэн авсан Өвөр Монголд суурьшихсдын тоо нэмэгдснээс Монгол малчид хятад тариаланчдын хооронд байнгын мөргөлдөөн гарах болсон зэрэг нь гадаад Монгол руу тариаланчдыг суурьшуулах шалтгаан болсон юм. Газар тариалангийн газрыг хошуу ноёдоос тал үнээр нь авах шийдвэр гаргасан нь энгийн ардуудаас гадна ноёдын дургуутслыг хүргэжээ. Хятад иргэнийг Монгол хүнтэй суухыг хоригдсан шийдвэрийг хүчингүй болгоход Түшээд хан аймгийн Чуулган даргын газраас Бээжинд заргалцсан бичигт иргэн Монгол харилцан сүлбэлдэж ядуу монголчуудыг яахан гиндүүлж хэрхэн зовлон зүдүрт холбогдуулахыг ер үгүй болгоход бэрхшээлтэй гэснийг харахад газрын асуудал гадаад Монголд хурцдсан байсан нь харагддаг. Мөн энэ үеэс хошуудын нутагт байгаа Эрдэнэс эд баялагын судалгаа гаргаж уул уурхайн олборлолт хийх ажлыг бэлтгэж эхэлсэн нь газрын хэвлийг хөнддөггүй монголчуудын шашны итгэл үнэмшилтэй зөрчилдөж эхлэв. Бээжин дэх Монголын тэрэг тохиноолох яамнаас Хариат хошуу нутагт буй байгалийн баялагийг тоочин мэдүүлэх зарлагт Чинван ханд дорж манай нутагт сэлэнг орхон зэрэг ус ихтэй цөөн голууд байвч тэнд загас байдаг эсэх түүнийг барьж ашиглаж болох эсхийг мэдэхгүй. Булган хан зэрэг модтой хуруу дарн тоолж болох үс хэдэн уул байвч тэдгээрийн өчүүхэн ойн уулын цармд байдаг тул бид авч чадлагүй малынхаа аргал хорголоор гал түлж хоолцаагаан арга цам болгодог гэж хэгжүүхэн хариу өгчээ. Дараажилан судалгааг шалгахаар ирсэн Манж түшимдэд өртөө улаа нийлүүлэхгүй хайж алба тасалдуулсан байна. Манжи яамнаас ирж буй зарлагт Монгол ноёд хэгжүүрэх нь хэгжүүрхэж, өвчин тоочин бултах нь бултаж, зүсэн зүйлийн аргаар боомлох бодлого явуулж байсны зэрэгцээ хэрхэн Манжийн харьяанаас гарах талаар ил далд ярилцах болжээ. Алс орнод дах Японы дагнуудын үйл ажиллагаа. Орос-Японы дайны дараа Манжууртай хэлэлсэн Өвөр Монголын бүс нутагт Японы тусгай албаны үйл ажиллагаа идэвхжиж, үе үе халахын нутагт ч Японы дагнуулчид эрдэмтэд худалдаачдын дүрээр орж ирэх нь олширсан юм. Амрын чандын цэргийн тойргийн дагнуулын албан мэдээгээр энэ үйл ажиллагааг дэд хурандаа Морита, түүний туслах Абе нар голлон зохицуулж байжээ. Оросын мэдээгээр Японы худалдаачид мал худалдаж авах нэрээр Хүрээ, Хягт, Түшээд хан аймаг, Дөрвөд Далай хааны нутаг, Кошагаач хүртэл нэвтэрч байжээ. Хэдийгээр Орос-Японы 1907 оны тохиролцоогоор халхан Монгол Оросын нөлөөний бүст тооцогдох болсон авч Японы тусгай албаны үйл ажиллагаа хумигдаагүй юм. Даалмцэрэн чимэд 1906 онд Шанзвын яамны даалмаар томилогдсон бөгөөд улс орноо тууруу тусгаар байлгахын төлөө хатуу сэтгэл зүтгэлтэй нэгэн байв. Бадамдоржийг бодвол шулуун замтай хэлэх үгэн хилжигдэх шудраг боловч яхирдуу ааштай дааламтай ханддоржван амархан нөхөрлөж хил амаа ололдсон их хэргийн тухай санал бодол солилцдог болсон байсан юм. Даалмцэрэн чимэд Шанзвын тамгыг хамаарах болсны дараа Түшээд хан аймгийн Чуулган дарга Түшээгүн Чагдаржав аймгийн жанжин Чинван ханддорж нарт зоог барьсан билээ. Зоогийн үеэр даалам
Саяхан болсон Орос Японы их дайнд Орос гүрэн их дарагдж далайн бомб хотоо алдсан гин. Хүрээгээр дайран өнгөрсөн Ошима гэгч Япон хүн энэ тухай ярьж Монгол үндэстнийг дэмжих бодлого Японы хаан барьж буй гэсэн байна. Хэмээхэд чагдарч. Япон улс өмнө Манжийн хааныг дарж их газар орон уулгалсан сурагтай. Мөн гуйлан улсыг Манжаа салган авсан гинлээ гэж хариу өгөөлөв. Ханд доржван хүрээнд буй гуйлан эмч Итэ жууны ярианаа сонсоход гуйлан эзлээд Манжаас илүү харгислан даралдаг болсон гинвүлээ. Бидний хувьд их Орос улсын тусламжийг л горилж дэмжлэгийг авах нь чухал байх хэмээжээ. Даалам Хандванг Оросын талыг баримталтгийг мэдэх тул хаант Орос улс Монголд өөрийн бодлогыг явуулж, өөрийн эрх ашгийг л хамгаалж буйг байнга сануулдаг байсныг Хандванг эргэн санав. Монголд ажиллаж байсан Оросын консулууд ч халахын дотоодын байдлын талаар байнгын тандалт мэдээллүүд явуулж байснаас гадна Пржевальский, Рамстед, Козлов, Бадмаев гэх мэт олон эрдэмтэд судалгааны экспедицийн завсраар Монголын байдлын талаар мэдээлэл цуглуулан төвдөө мэдээлж байсан юм. Тэр чатууга дэд хурандаа Корнилов Бээжинд цэргийн атташегийн газарт ажиллаж байхдаа хурандаа Маннергеймийн даалгавраар 1907 онд Кашгаар баруун Монголоор аялаж газрын зургийг нь үйлдэн тухайн бүс нутгийн байдал, ноёд ихсийн санаа бодлын тухай илтгэл бичиж байжээ. Корнилов Бээжинд байхдаа залуу офицер Чанкашитай нөхөрлөж түүнээс олон чухал мэдээ төвдөө дамжуулж байсан нь ч хадгалагдан үлджээ. 1907 онд Манжгүрэнд анхны сонгуул болж Монгол ноёдыг шинээр байгуулагдах парламент буюу улсад туслах хэргийн хуралд дуудан оролцуулжээ. Монгол ноёд энэ хуралд олигтой оролцоогүйгээс гадна өвөр Монголоос ирсэн ноёдтой уулзсан Манжаас тусгаарлах хэргийн талаар санал солилцоод бутсан байна. Корнилов хожим Оросын армийн ерөнхий командлагч болж Корниловын бослого хэмээх алдарт бослогыг толгойлон цагаантны эсэргүүцлийн хөдөлгөөнийг үүсгэсэн халимаг өгшөлтэй генерал. Удмын нэр нь Лав Гэлжирович Дэлдэнов гэгч энэ генерал Уялах Корниловт үржлэгдэн түүгээр овоглох болжээ. 1907 онд Зостын чуулганы баруун харчин хошууны төшмөл хайсан төшмөл Алмас очрын хамт хүрээнд ирснийг даалам Цэрэнчимэд Хандванд танилцуулжээ. Хайсан их тувааны бослогын нөлөөгөөр Харьяа хошуунд довтолж газар булаан дээрэмдэж байсан Жиндандаав хөдөлгөөнийхнийг дарж байгаад удирдагчийг нь шүүлгүй хороосон хэлс хэрэгт гүтгэгдэн Харьбинд дөрвөн гарсан нэгэн байв. Харьбинд байхдаа Орос хэл гайгүй сурч дорнод хятадын төмөр замаас эрхлэн гаргадаг Монголын сонин бичиг сониныг хянан төлөвлөх ажил хийж байхдаа Орос консул Семенов амар мөрний цэргийн тойргийн штабын дэд хурандаа Хитров нартай танилцсан хүн юм. Нэг өдөр Оросын консул Семенов дэд хурандаа Хитров нар хайсантай хоол идэж Монголын сонин бичгийн дараагийн дугаарыг хэлэлцэж суугаад Семенов гэнэт Монгол улс удахгүй тусгаар улс болно. Манжгүрэн жилээс чилд сулран дороо тэж байна. Дотооддон уй гэж байгаа энэ их галыг барьж дийлэхгүй тодорхой гэдгийг нэлээд хугацаанд сонин бичгийг эрхэлж буй хайсан чи гадарлана үз. Шинэ Монгол улсад Манж, Хятад, Орос хэл мэдэх чам шиг хүн их хэрэг болно доо гэжээ. Хайсангийн загтансан газар майжих шиг болж өндөлцөн байж бэж бас тэгж боддог. Гэхдээ манай харчин хошуунд хятадууд их болсон. Бид босч тэмцэхэд их цэрэг зэвсэг хэрэгтэй болно. Жиндандаавгийн дээрэм хулгай нартай тэмцэхэд бас гайгүй байсан. Харин Манж хятадын айрамтай тэмцэхэд бэрх болсон шүү дээ гэж бараг дуу алдав. Семенов хундахтай архиан татчихад тэр тэгэлгүй яах вэ? Хятадууд их нэвтрээгүй халах Монгол гэж бас байна. Халах Монгол эхлэн уриалан босвол танай өвөр Монголд найдвартай ард тал манай Орос улс ч дамжуулан туслах боломж болж өгөн шүү дээ гэв. Хайсан ч баярлан би ер нь хэсэг нөхдийн хамт халах явж халахын ноёдтой уулзсан тэдний байр байдлыг мэдж тэмцэлд уриалан дуудах хэрэгтэй юм байна гэхэд Семенов инээмсэглэж зөө ямар ч Монгол хүний сандаг санаа Монголд өнгөрсөн жил саяхан бас Манжийн эсрэг үмэн гарсан сурагтай.
Гэхдээ Монгол ноёд эдгээрийг хараад болгоомжлоод л суугаад байна. Тэнд Манж хятадын Японы тагнуул туршуул их байгаа учраас тэд хаширлах нь аргагүй. Чи явлаа гэхэд болгоомжтой яваарай. Гэхэд дуугүй суусан дэд хурандаа Хитров. Хайсангийн санаа зөв. Түүнийг хэлээр гаргахад нь би танилуудаараа дамжин туслая хэмээжээ. Дэд хурандаа Хитров Оросын тусгай албаны хүн байсан бөгөөд хожим Хяхтын хилийн комиссараар ажиллаж Монголын асуудалтай байнга холбогдож байсан нэгэн юм. Харин Хайсан Оросын тусгай албанд элссэн эсэх нь ойлгомжгүй байдаг бөгөөд Оросын дэмжлэгийг ашиглах бодолтой байснаас шууд харийн албанд нь элсээгүй болов уу гэж хожимын хэрэг явдлаас харагддаг. Хайсан хүрээнд оцсон талаар Орос хятадын тагнуулын албад мэдэж байсан нь тодорхой. Энэ үед хүрээнд байсан Орос хятадын банкны захирал Москвитын элчин сайд Покотиловд хүрээнд ирсэн алмас очир сайн ноён хан намнан сүрэнтэй уулзаж хятадын эсрэг монголчуудын улс үндэстэн аврах хөдөлгөөнд хүч хавсрахаар хатуу шийдсэн байна гэж мэдээлж байжээ. Их журганаас Хайсан нар харчин хошуунд үүсгэсэн хэргийн өмнөх ялыг үл харгалзан хүрээнд ирсэн тул баривчлахаар хайж ирж сурж эхэлсэн байна. Харчин хошууны хэрэг аян шалдаг бөгөөд Манжийн амбан Хайсан нарын үнэн зорилгыг мэдэж байсан тул ирж хайсан нь ойлгомжтой. Хүрээнд ирсэн Хайсан даалам цэрэн чимэд Чинман ханд дорж нартай уулзсан тусгаар тогтнолын хэргийг хэлэлцэж бусад монгол ноёдыг тандаж эхэлжээ. Хайсан Манжийн амбаны газраас хайж сураад байсан тул нууцлагдмал байдалтай байж хэсэгтээ дааламын герт тогоочоор хэсэгтээ ханд дорж бангийн хороонд суух мэтээр нуугдж байв. Өвгөн бичээч наваа намжилд дурсахдаа Бадаргуулт төрийн сүүлийн үед төшмөл Хайсан, төшмөл алмас очрын хамт хүрээнд сэмхнээ ирээд халахын эхс лам нартай уулзаж ар өвөр Монголыг Манж хятадын харигс захиргаанаас салгаж тусгаар тогтносон улс төрийг байгуулан энэ хэрэгт халах Монголоос үүсгэн бодож өвөр Монгол их хэрэг бүтээх хэмээн зөвлөгөөн гаргаж явсан боловч зүүн өмнө зүгийн монголчуудын байдлыг мэдхээр буцаж явсан хэмээжээ. Хайсан нар хүрээнд ирж ар өвөр Монголыг нэгтгэн Манжийн эсрэг тэмцэх санал тавьж явсан нь хүрээний лам ноёдын сэтгэлийг сэргээж эргэлцсэн нэгнийх нь тэнэгэлцлийг тайлахад ихээх нь нэмэр болсон болов. Энэ тухай хожим цэрэнд орж Хайсан нар байгаагүй бол Монголын тусгаар тогтнолын хэрэг бүтэхгүй байсан гэж дурссныг хүрээнд сууж байсан хятад амбан сайд Чинлүү тэмдэглэн мэдээлсэн байдаг. Энэ нь Хайсан нарын үйл хэргийг хэдд үйлгэн үнэлсэн байж болох талтай боловч хэзээнээсээ гадны хүний үгийг илүү сонсдог монголчуудын тусгаар тогтнолын төлөө санаа сэтлийг улам хурцлж өгснийг үгүйсгэх аргагүй. Японы эрдэмтэн Наками Тацуогийн бүтээлд Хайсанг дараа нь Бээжинд Навангийн ордонд алба хааж байсан гэснийг харахад Бээжинд суугаа 85 болон хүрээний ноёдын хооронд холбох сэжмэн болсон бололтой байдаг. Хүрээний ихс ноёдод Хайсан алмас очир нар зүгээр тусгаар болох санаа сэдэж яваа тэнмэл хоёр биш. Өвөр Монгол ба Бээжинд байгаа монгол ноёдтой холбогдох зууч магадгүй Оросын дэмжлэгийг татах нэмэлт цэг мэт харагдсан байж болох. Ямар тач Хайсан хүрээнд хэсэг байж хүрээний ноёдтой холбоо тогтоогоод бараг болон бусад өвөр Монголын чуулгануудын байдлыг тандахаар зүүн зүгт оджээ. Хайсан 1907-аас 1910 оны хооронд хүрээнд хэд хэдэн удаа ирж монгол ноёдын байр байдлыг судлаж тусгаар тогтнолын төлөө хэргийн явдсыг хүрээний гол удирдагчид болох ханд дорж бан даалам цэрэн жимэд нартай зөвшин ярилцаж байсан нь баримтаар харагддаг. 1909 онд хүрээнд археологийн судалгаагаар ирсэн Финланд эрдэмтэн Густав Рамстедт тэрээр Монголыг тусгаар тогтнуулах санаатай байгаагаан илээр ярьж тус дэмжлэг олох талд зогсохыг хүсэж байжээ. Хайсан Рамстедд ярьснаар халахын 88 гүнтэй цөмтэй нь уулзсан. 40 орчим нь улс төрийн төлөв байдлыг сайтар ухаан ойлгож байна. Зарим нь арчаагүй архинд мансуурсан ах үед уулзах хий цаг нөхцөөхөл хэрэг байлаа гэжээ. Хайсангийн үйл ажиллагаа Манжийн амны чихний гадуур өнгөрсөнгүй. Түүний сургийг авсан амбан мөрдөж мушгиж эхэлсэн тул тэрээр Рамстедийн экспедицтэй хамт хөдөө гарч одсон байна. Өөрийг нь тагнан мөрдөж байхад монголчуудын тусгаар тогтнолын төлөө зоригшлуудан ажиллана гэдэг үнэхээр л эх оронч үйлс мөн гэлтэй.
Халахын ноёд лам нарын дунд болж буй энэ бүх яриаг богд гэгэний санаа сэдэл далдын дэмжлэгээр явж байсан нь ойлгомжтой хэрэг юм. Хашир хаяага мансан Бадамдоржийн оронд хурц шулуухан зантай даалам цэрэн чимэд шанзваар томилогдсон нь ч богд гэгэнд хэрэг болж ээлд далд болж буй уулзалтуудын тухай байнгын мэдээ авах боломжийг олгож байв. Харбинд байж сонины газарт ажиллаж байсан хайсангийн олон улсын байдлын талаар ярилцсан зүйлс богдын анхаарлыг ихэхэн татаж дааламын яриаг туйлын анхааралтай сонсож суулаа. Жибэн улс Орос улсыг дайнд дийлсний дараа Оросын дотоодод их үмэн самуун гарсан гин. Тэр үед самууны удирдагчдын нэг болох Ленин гэгч гуйлын улсыг монголоор арилжлаа гэж бичсэн юм байна. Энэ тухай хайсан Орос консулоос асуухад төр хүч дороотож Жибэнд буулт хийсэн болохоос их Орос улс нэг л өдөр хариугаа авна гэсэн юм байх. Гэхэд богд гэгэн тэгээд Жибэн гуйлын гизлээд яасан юм гэж асуув. Цэрэн чимэд одоогоор Жибэн улсын харьяанд байгаа юм байх гэсэнд богд гэгэн тэгвэл манжаас салгаад өөрснөө л залгих бодолтой юм биз дээ гэж бодлогошрон өгүүлв. Цэрэн чимэд гэгэнт минь саяхан хүрээгээр өнгөрсөн Ошима гэгч Жибэн хүн монголчуудыг бие даалгах сонирхол Жибэн гүрэнд байгаа гэж ярьсан байна гэж өгүүлжээ. Манжаас тусгаарлах их хэрэгт өөр монголчуудыг татан оруулах нь чухал байлаа. Хандван бүр 1908 онд засагт туслах яамны хуралдаанд оролцохдоо танилцсан Баргын занг Дамдын сүрэнтэй ярьсан яриага дааламд дурсав. Энэ үед Бээжинд ирсэн Баргын занг Дамдын сүрэнтэй Хандван танилцж цаг төрийн байдлын талаар илэн далангүй ярилцжээ. Хожимо Дамдын сүрэн 1911 онд Баргын хошууны ноёдын нууц чуулганд оролцсон улмаар манжин эсрэг бослог гаргасан нэгэн билээ. Шулуухан зантай хурц үгтэй Дамдын сүрэнтэй Хандвангийн яриа их нийлв. Дамдын сүрэн энэ хавар харчин төшмөл хайсан баргаар ирээд бутсан гэж дуулсан. Манжийн туршуулууд байн гараас нь тагнаад байсан тул удаж чадаагүй юм бэлээ. Манай Баргын хошуудаар нүүдлэн ирэх хятад тариачид их олон болж байн газрын маргаан дээгдэж байгаа. Манжийн ноёд малчин монголчуудын эрх ашгийг үл бодолцож тариачин луга баг газар хэрэгтэй мэд ойлгох нь бэрхшээлтэй. Нутаг хошууны ард олон бослог тэмцэл гаргах боловч манжийн цэрэг хүч хэрэглэн даардаг. Сүүлийн үед дээд тушаалд хятад хүмүүсийг ихээр томилох болсон нь монголчуудын дургуутслыг хүргэж манжийн эрхшээлээс гарах тухай яриа хөөрөө их болов хэмээхэд Хандван. Халахын хошуудад ч мөн адил. Шин засгийн бодлого гэгчийн дор тариа будааны газар хятад иргэдэд олгох болсноос болж байнга маргаан тэмцэл гарах болсон. Манай ноёд энэ бүхэн монгол ахуйд зохихгүй болох тухай гомдол мэдүүлвч манжин их жургаан харгалзан үзэхгүй хятадуудын талд зогсож байна хэмээхэд Ихван таны хүү хэлсэргээр цаазалсан гэж наавангаас дуулсан. Ийм харгас цаазтай засгаас салбаас зохино гэхэд Хандван хөмхийг нь зууж залуу ноён таны үг туйлын зөв. Гэхдээ халах дангаар хөдөлгөл амжилт олохгүй. Ховдын хязгаар өвөр Монгол бараг харчин хорчин захар хошууд нэгэн зэрэг хөдөлгөл амжилтанд хүрнэ. Дээрээс нь манжийн хүчийг хязгаарлан барихын тулд бас их Орос улсын тусыг ярилцсан тандаж буй хэмэв. Дамдын сүрэн бидний монголчууд олон ширхгийг нийлүүлж Түмэн жингийн хүндийг өргөх лүгэ адил бүх хүч чадлаа нэгтгэн нэгэн зэрэг хөдлөх үед манж хятадууд юу хийж чадна? Гагцхүү цагийг зөв олж хүчээ нэгтгэвэл болно гэж санаа. Гэхэд Хандван толгой дохиж эрхэм хүнтэй байн холбоо барьж цагийн сайныг хамтдаа эрэлхийлэх болно. Наавангаар дамжуулан танд үг дайж бай гэж. Энэ 107 сард болох дан шиг наадмын үеэр халахын ихэс ноёд толгой лам нартай сэм уулзаж манжаас тусгаарлах асуудлыг хэлэлцээ.
гэж тохироод даалам хөдлөхдөө манжийн шин амбны туршуулууд ихээхэн идэвхтэй ажиллаж байгаа тул болгоомжтой байгаарай гэж хандванд сануулад морджээ. 1909 онд шин засгийн бодлогыг эрчимжүүлэн хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн шин амбан сандоо хүрээнд томилогдсон ирэв. Сандоо амбан даалгавраа хэрэгжүүлэх үеэст ханцуу шамлан орж, ийш тийш нь бичиг шийтгэн өмнө нь гарсан шийдвэрүүдийн хэрэгжилтийг нэхэн сүржигнэж эхэлжээ. Энэ үед сүмийн мод бэлдсэн мөнгийг төлсөн төлөөгүй гэсэн маргаанаас үүдэн хүрээний хятад пүүснийхэн лам нарын хооронд ноцтой мөргөлдөөн үүсч үймэн дэгдэв. Лам хар олон 100 хүн оролцсон энэ зодон нилээд өргөжж хятадын пүүсүүдийг дайрч эвдлэн дээрэмдэж өрийн данс шатаах зэрэг ажил болж эхэлсэнд сэтгэл зовинсан сандоо амбан өөрийн биеэр морилж зодоныг зогсоохоор очсон ч хэлгэнэн бухимдсан олон түмэн мод чулуугаар нүүлгэж түүнийг хон явуулжээ. Даалам цэрэнчмэд энэ тухай богд гэгэнд айлтгаж харьяа лам нар модны мөнгийг төлсөн байдал хятад худалдаачид мэлзэж мөнгө завшихыг завдсан. Амбан хятад худалдаачдыг өмөөрхөөр очиод мод чулуугаар шидүүлэн хөөгдсөн тухай ярихад тэрбээр хэсэг бодлогоширсноо. Ард олон манжийн амбныг монголчуудыг өмөөрөх биш хятад доншуур наймаачдыг өмөөрч буйг нь нүдэрэн харж дээ гэж хариу айлтжээ. Даалам цэрэнчмэд сандоо амбны эдгэр үйлдэлийн тухай Түшээд Сэцэн хан аймгийн тэргүүн засаг Хамб Номон хан Дүйнхэр хотогт нартай хамтран 1910 оны 5 дугаар сард лам нарын зодооны хонхирлыг учир битүүлгээр төлүүлсэн. Тогтох тайжийн бослогыг даруулахаар лам нарыг цэрэгт татах гэж муйхралсан. Лам нарыг цагдах албанд дайжилсан гэх мэтээр гадаад Монголын төрийг засах явдлын яамна гомдол мэдүүлсэн ч хинч авч хэлэлцсэнгүй. Хүрээний үмэний талаар богд гэгээ мөн яамд гомдол мэдүүлж сандоо амбныг хүрээнээс татаж авахыг Бээжингээс шаардсан боловч хэрэгссэнгүй. Богд гэгээний саналыг үл тоосон бараг анхны шахуу энэ тохиолдол нь манжийн удирдагчид монголчуудын талд гэхээсэн хятадуудын талд үйлчлэх болсныг харуулж байлаа. (1910 оны зун болсон Даншиг наадмын үеэр Монголын ноёд лам нар хуранчуулж манжийн төртөө цаашид хэрхэн харилцах талаар ярилцахаар бэлдэж байлаа. Гэтэл энэ тухай манж амбан хар сэжиг авсан шинж илэрсэн тул нэгдсэн уулзалт хийж чадсангүй. Хүрээнд тэргэж ирсэн хайсан энэ уулзалт тасарсанд бухимдаж дааламд үг хайсан ч цаг нь болоогүй байна гэхээс өөр хариу дуулсангүй. Бухимдсан хайсан Орос хурандаа Поповтой уулзаж хаант Орос улс Монголыг тусгаар болгоход зэвсгээр туслахыг хүсв. Хайсан өвөр монголчууд манжийн захиргааны эсрэг зэвсэг барин тэмцэж өөрийн хэрэгэн өөрсдөө мэддэг болох тал дээр санал нэгдсэн байгаа. Гагцгүй энэ хэргийг манж хятадын талаас үгүйсгэн цэрэг зэвсэг илгээн дайн байлдаан үсгвэл их Орос улсаас бидэнд зэвсгийн тусламж хэрэг болно. Шинэ Монгол улсын төрийг байгуулахад зэвсгээс гадна хөрөнгө хүч их улсын нөмөр нөлөг хэрэг болно. Энэ талд туслах асуудлыг их улс бодож болгоо хажаамаа гэсэнд Попов таны ярьж буй хэргийг би мэдэх асуудал биш байна. Консул болон Бээжинд суугаа элчин сайдад уламжлан байж хариу өгье гэхэд хайсан. Монголчууд бид өөрсдийн хэрэгээ мэдхээр чин сэтгэлээс зүтгэж байгаа. Их Орос улс туслахгүй бол Япон улсаас тусламж гуйхад хүрч болзошгүйг элчин сайдад та дуулгаарай гэж хэлжээ. Хайсан гүн Монголыг төлөөлөн гадны хүнтэй ярилцсан баримт түүхэнд үлдсэнийг харахад тэрбээр тусгаар тогтнолын төлөө байж болох бүхэл арга хэлбэрийг эрэлхийлж байсан нь харагдаж байгаа юм. Ийхүү 1911 он гэхэд Монголын их тал нутагт манжийн дарлалын эсрэг тэмцэлтэн босох бүхий л нөхцөл бүрэлдэж гагцхүү уудам тал нутагт тэмцлийн түмэр асаах тохиромжтой цагийг хүлээн байлаа.